За энэ удаа Wi-Fi юу 4G SIM картаар ордог камерын холбох зааврыг оруулъя. За энэ камер дээр маань ингээд дээдлийн камерыг эргүүлэхлээр дээд талд нь SIM нойрол, доод талд нь memory, бичлэгээ хадгалах memory картны навлт нь байгаа. За дээдлийнх руу memory SIM карта энэ. SIM карта хамгийн жижиг SIM-ээ ялцсан доош харуулад доголь хэсгийн цаашаа оруулж хийн гэсэн үг. За memory-гоо бол доор нь хийн. За камера тогийн залгаасаач. За ер нь бол 4G камерууд ер нь холбох заавар нь бүгд ер нь бол адилхан хоорондоо. За энэ бас 4G-гээр ажилтдаг камер байна. Camera is starting. Please wait. За энэ доороо бас memory болон SIM ордог нь байгаа. За камер нь эргэлдээд асч байна. За гар утсан дээр аппликейшнээ татчих авна. За аппликейшн болохоор Mobile network connecting. За 4G камерын хайрцагын дээр нь QR код байгаа. За энэ QR код байгаа гэсэн. За QR кодыг уншуулж болно. Эсвэл доор нь байгаа нэрээр нь NV380 Pro гэсэн юм аппликейшнээр ажиллана. Энийгээр нь нэрээр нь бичээд тайчж хайгаад аппликейшнаас очих гэсэн үг. Store-оос татаад авчнаа гэсэн үг. За миний хувьд энд татсан байгаа болохоор би нэг устгаж байгаа шинээр суулгах. За та Samsung-тай бол Play Store-оос, iPhone-тай бол App Store-оос татнаа гэсэн үг. SIM card not recognized. За энэ SIM карта нэгч дуурж байгаа. Өөрөө SIM карта хийчих юм бол Network Connected гэж өөрөө дуурна. За V380 Pro гэсэн аппаар ажиллана. За аппны доор харагдаж байна. Нэмсэн хөрөнгөтэй. За ап ингээд орчих. За аппликейшн руу шинэ орж байгаа болохоор. За старт. За энэ гарч ирж байгаа юмнуудын бүгдийг зөвлөөд, идэвхжүүлээд зөвшөөрөөд явж гарч ирж байгаа юмнуудын бүгдийг зөвлөнө. За тэгээд аппликейшн маань ингээд харагдана. За энэ дээр болохоор та таны хэрэгэлдэг юмнууд чинь доогуур гараад ирнэ. Одоо минийх дээр юм бол Gmail, Facebook, Apple ID бас өөр юм холбогдож болно. За аль боломжтойгоор холбогдчихно гэсэн. За миний хувьд Apple ID-гаараа холбогдож байна. Царайгаа уншуулад аппликейшн руугаа нэвтэрчнэ гэсэн үг. За ингээ ороод ирчихэ. За тэгэнгүүт яг хөө ихлээр SIM карт чи өөрөө хийгдээд network connected. Энэ SIM карт нь заавал PIN кодгүй байх шаардлагатай шүү. PIN кодгүй байж SIM карт чи эндээ өөрөө автоматар уншигдаж орно гэсэн. За SIM карт нь ороод SIM картаа хийгээд тогийн залгаа хасаагаад network connected гэж камерын дуурсны ард та аппликейшн дээр нэмэх тэмдэгээ дараад add камер гэдгээ дараад за энэ арт талд нь байгаа жижиг QR кодыг уншуулна гэсэн үг. За QR кодыг уншуулхлаар за ингээ гараад ирнэ. За view. За минийх дээр нэг SIM картгүй байгаа болохоор шууд холбогдохгүй байгаа гэсэн үг. За тэгээд саяны QR кодыг уншуулаад тэгээд камер нь ороод ирнэ. Тэгээд гарч ирж байгаа юмнуудаа бүгдийг зөвлөөд. За тэгээд камер нь ороод ирнэ. За баярлалаа.